Улаанбаатар хотод өвлийн хөдний хуулиар дулаан шийдсэн шинэ технологиг амжилттай нэвтрүүлж байгаас хамт олон дээр ирээд байна. Барилгын салбарт орон сууцсан дээр тодорхой хэмжээний шийдлүүдийг шингээсэн, орчин үеийн дэвшил технологи нэвтрүүлсэн ийм хотгоо ороллыг барьж байгуулах гэдэг ийм зорилгоор анх энэ NeoCity төсөл маань эхэлсэн. NeoCity төсөл маань олчин хүчний лид сертификатыг авцсан. Gold ангиллал дээр орцсон явж байгаа. Мэдээж сертификат бүрэн баталгаажих нь бол барилга байгууламж ашиглалтанд орсны дараа бол бүрэн баталгаажихаар байж байгаа. Улаанбаатар хотод одоо өчигдөр шөнө хас 42 хүрээд ингээд тоноод хүүтэн байхад Монгол улсад анх удаа манай NeoCity ХХК-гийн маань хамт олон хит памп, газ, цэглэгаан түвшээр ажилладаг дизель генератыг нөөц ингээд 4 их өсвөрөөр дулаан цэглэгааныг хоснол байдлаар дулааныг шийдээд ингээд ажиллаулаад байж байгаа гэдгийг үзнэ. Тэгэхээр энэ өнөөдөр Монгол улс Улаанбаатар хот бол хүүтний хот. Бидэрт одоо хамгийн их тулгамж байгаа асуудал бол дулааны техник нөхцөл байдаг те Улаанбаатар хот хэмжээ. Дулааны их усэр дутагдaltaй байгаа. Энэ бол маш тулгамцаас. Тэгэхээр энийг манай энэ компани маань хамт олон Монгол улсын хэмжээнд амжилттай нэвтрүүлээд яг одоо биднээс эсрэг талд ингээд ажиллаж байгаа. Туршлага судлыг Улаанбаатар цаашаа энэ хүннүү болон бусад орон сууцны техник нөхцлүүдийг яаж ийм байдлаар шийдэж болох вэ? Хот төлөвлөлтийн хувьд шинэ Монгол сургуулаа буюу хажуудаа авчирсан. Дээрээс нь үйлчлэгээний төвтэй. Тэгээд Улаанбаатар хотын төгсөрлийн хамгийн гол асуудал нь хүүхдүүдэд сургууль зүйдэг асуудал. Тэрийг ингээд цогцоор нь шийдэж чадсан юм сайхан хамт олон байж байгаа. Ийм учраас эднүсийнхээ үйл ажиллагаанаас туршлага судлаа. Энэ хүүтэн агаарыг аваад бүр хүүтэн болгож харж байгаа шүү дээ. Би энийг дээр сонирхмоор байна. За одоо ингээд дулааны хувьд руу доош хайлуулж орцгоо. Аюулгүй байдлыг хангадаг. Хотхны инженерийн бол аюулгүй байдлын удирдах бүрэн эндээс юм тий. Тий, бүрэн эндээс. Галын тохиол гарлаа гэхэд хэдгээр тохроо айл дээр гал гарч үгээл. Тэгээд энийг очиж хянана асуудалгүй тохиолдол унтраач нэрээсээ юм. Уртлын 1.3 км замыг өөрсдийнхөө хөрөнгөөр хийсэн. 4-ийн зам байж байгаа. Тэрэн доор бол нөхөн гарц хийсэн. Эхний ээлжинд ашиглалтанд орж байгаа энэ 8 блок орон сууцныхаа 4 нь орж байгаа. Тэгээд 4 хүүхдүүд яг энэгээр явна ийшээ машин ерөөс нэвтрэхгүй. Хаяа машин нэвтрүүлээ засвар үйлчлэгээ юм түгэл их ороод энэ буудаг юу гэх юм те. Тий. Өглөө яг 8 цагт орой хичээл тарах 4 цагт нь энэ босчихно. Тэгтээ 30 минут ч юм уу одоо 40 минут эндээс бүгд өдөрдөн. Тэгээд бус цагт бол энийг онгойлгочихно. Тэгээд зам явж. Энэ бол хятад улсын ил 100 хойж байгаа. 1000 кВт-ийн чадалтай. Дотроо болохоор 105 мегаваттын чадал. Тий 40 орчим ийм тенттэй. Нэг контурын шууд далаар аваад ирээр гаргаж байгаа. 200 Горгазын 210 кВт-ийн 100. Ингээ олон 100 жижигээр тавьсан юм байна. Жижигээр тавьсан. 15 100 байгаа. Гэхдээ 10 нь бол дулаан, 5 нь болохоор хэрэглээний ялуусна. Хэрэглээний асуу. Тий, ингээ ялгцсан. Газын 100-нууд ийм жижиглэж ингэж хосоор ажиллаж байгаа юм байна тий. 100% хүчин чадал нь 210 кВт. Илүү үр ашигтай байлгахын тулд жижиг тэгээ олон 100. Хоёрдугаар нөгөө ачаалаа шалтгаалаад зарим нь унтраач. Зарим үед унтраач, зарим үед асаач. Тий. Яг го бид хэд нөгөө бэлэн байсан үйлдвэрлэлтэн 100 асуу учраас нөгөө автомат систем нь жоохон хөгжүүлэлт нь бага байгаа. Уг нь бол эндээс бүрэн саяны нөгөө контроллер рүүм дээр бүгдийг өдөртөө зах боломжтой юм билээ. Тий, одоохондоо бол бид механик явж байгаа. Тий. Энэ талд маань болохоор 20 м3-ийн нөөцийн сав байж байгаа. Яг энэний цаас. Тий. Аюулгүй байдлаа одоо энэ барилгаас бүрэн зүтгэмэл хийсэн. LNG юу, LPG юу? LPG. Хаанаас нийлүүлж байна? Горгаз өөрөө нийлж. Горгаз Монгол салбар. Тий, Монгол салбар. Газны хэрэглээ цэглэгаан даривтлаас аюулгүй аргаар байна. Ер нь бол үнэтэйтэй. Цэглэгаан хит памп газ ураас хамгийн үнэтэй нь аль? Ер нь бол газ арай үнэтэй байгаа. Газ үнэтэй байна. Газын 1500, дээдлээ 2 цэглэгаан 100, нийт 2 мега гэж. 2 мега. Энэ чинь нийлээд өөрчилж байгаа. Тий. Галын нөөц цаануудаас тэнцээ тавьсан баг шүү те. Танкнууд байж байгаа. Тэнцээ тавьсан байна. 2 усны нөөц цаан байна те. Тий, нөөцийн 2 50 м3-ийн 2, нийтдээ 100 м3-ийн 2 нөөцийн савтай. Эндээс ус дүүрээд бөхөрүүдээ шийдсэн. Энэ хэсгийн усан бол энэ их байна. Ер нь жоохон хатуулга өндөртэй. Дээр нь хотгоо ороод зарим нь зэвтэй гардаг гэж ярьдаг. Тэгээ бид аюулгүй байдлаа бодоод хийж байгаа учраас систем уртсахын бодоод үлдчих ингэж тавьсан юм байна тий. Зөөлзөр үлдчих. Дээр тэнд фильтртэй яг үүдэн фильтр нэж. Тэгээ хотгоо айл өргөх дотроо яг өөрийнхөө орж байгаа хэсэгтээ дахиад бас фильтр байж. Энэ юу хэрэглээний ундны усан дээр. Ундны усан дээр. Унд ахуй усан дээр. Карантинаас ууж болно гэдгийг бас харуулах гэдэг. Тий. Ойролцоогоор 8 мегаватт дулааныг 720 айлыг 8 блок дээр бол халаагаад яг өвлийн оргил цагийн үеэр Улаанбаатар хотод анх удаа ийм том орход газ цэглэгаан хит памп руу бол хослоод ажиллаж байгаа. Манайх ер нь дулааны насосын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхлээд одоо 4-р үйлдэл орж ирнэ юм байна. Өмнө дандаа нөгөө айл өрхийн хэмжээний тусламжийн байшин Монгол гэрч гэдэг юм уу тийм хэмжээний байшин орон сууцнуудад дулааны насосыг тавьж исэн.
Одоо тэрнээсээ гадна энэ удаа одоо энэ Неос дээр хэрэгжиж байгаа энэ анхны төсөл бол анхны энэ Монголд хэрэгжиж байгаа энэ том хэмжээний гэдэг юм уу commercial орон сууцны сургуулийн халаалтыг шийдсэн анхны кейс болж байгаа. Яагаад heat pump-ыг бид сонгоод байгаа юм гэхээр энэ чинь үр ашигын коэффициент буюу COP гэдэг үзүүлэлт нь хамгийн өндөр байж болох хэмжээнд одоогийн байгаа шийдлийн хүрээнд бол ерөөсөө heat pump байгаа. За мэдээж манайх шиг 30-40 хүрдэг 40-оос хүүтэрдэг ийм газар бол яг тухайн тэр хүүтэн үед л цахилгаан халаалттай ойролцоо эрчим хүчний зарцуулалттай болохоос биш 30 хасах 20 ч юм уу хасах 25 30 үед бол одоо COP гэдэг үзүүлэлт маань 2-2-оос дээш өгдөг. Анхны хөрөнгө оруулалт гэдэг юм нь жоохон өндөр болчиход байгаа. Мэдээж наазан бойлер гэдэг юм уу цахилгаан бойлертай харьцуулахад анх худалдаж авч суйрлуулах хэсэг нь жоохон өндөр байгаа болохоос биш. Одоо урсгал зардлын хувьд гэдэг юм уу эрчим хүчний хэрэглээ нь бага учраас урсгал зардал нь харьцангуй айгүй. Цахилгааны үн нэмэгдснээс хойш одоо хүмүүс бол маш сайн ойлгодог болсон байгаа. Дундаж туслангийн байшинтай айлын халаалтын үед бол дунджаар сая төгрөгийн төлбөр гардаг айл манайхыг тавиад энэ жил өвлжөөд үзүүлбэл 270 мянгаас идэхгүй болоод ирчих. Цахилгааны зардал өөр юм байхгүй тийм. Тэгэхээр үндсэндээ уламжлалт халаалтыг бодвол энэ чинь баг 3 дахин шүү дээ. За одоо энд бол ингээ нийтдээ 210 кВт-ийн 14 ширхэг heat pump. За энэ 14 ширхгийн энэ талд байгаа 4 ширхэг нь бол зөвхөн хэрэглээний халуун усанд одоо энэ 4 блокийн тэгээд дээр нь энэ сургуулийн хүүхдүүдийн хэрэглээний халуун усыг шийдэж гаргаж байгаа. За энэ талдаа игэнсэн 10 ширхэг маань бол цэвэр дан халаалт руу чиглэж явж байгаа. Одоо энэ зуны халаалтын хэрэгцээгүй үед бол энэ хэд маань зогсно гэсэн. Бусад үед бол хэрэглээний халуун усны шаардлага байгаа бол энэ дөрөв маань энэ отгоныхоо халуун усны хэрэглээг бол асуудалгүй шийдэж явахаар юм байна.